Дэлгэв хотогт Жамсранжав өөрийн намтар 8 дугаар хэсэг. Тэгээд тэд нар Эрэгдэн давгийг байцааж эхлэв. Эхлээд идэвхтэй хүртэл байцааж шалгасан тухай уншин сонсгов. Тэмдэглэлийн утга нь тэр хүн бол үнэнхүү коммунизмын эсрэг үзэлтэн гэдэгт оршиж байв. Тэрээр коммунистууд бол шашингүйчүүд бөгөөд олон хүнийг хороогчд хэмээн үзжээ. Тэрээр мөн коммунистууд хяналттай авсан өнөөгийн засаг төрийг түлхэн унгаахын тулд цэргийн тусламж үзүүлэхийг Хятадд урайлж байж. Оросыг шууд нэрлээгүй боловч коммунизм гэж олонтоо дурдж байсан нь цаад утгаараа Оросын эсрэг байлаа. Байцаалтын тэмдэглэлд дурдсанаар энэ бүлэгт 100 гаруй удирдагч бий ажээ. Харин шүүхийн хурлын эхний өдөр 37, дараах өдөр нь нэг нэмэгдсэн харагдсан. Тэд орон даяар өргөн дэмжлэгтэй гэж мэдэгджээ. Энэ 100 гаруй удирдагч гэдэг чинь хинхэн болохыг түүнээс асуув. Зүгээр л мухар тоо болгож 100 хүн гэсэн бөгөөд хожим нэрсийг нь бөглөөд хилчгэж болно гэж бодсон хэмээн тэр хариулва. Гэтэл одоо тийм олон хүний нэрийг тугайлан хэлж чадахгүй байв. 37 хүний нэр чинь тэр багцаалсан 100 хүний дотор орсон уу гэвэл зарим нь орсон, зарим нь ороогүй гэв. Түүний бие муу тул дуулдах төдий зөөлөн дугаар ярьж байлаа. Дотоодыг хамгаалахын цэргийн захирагч түүний дэргэд зогсож хэлснийг нь нийт шүүхийнхэнд дуултахаар чанга хэлэн дамжуулж байв. Тэрээр тун сулхан хариулж байсан тул шүүхийн дарга уг захирагчийг Эрэгдэн давгийн хажууд байлгах, мөн өмгөөлөгч намсрайг ээлжлүүлэхээр тушаасан байжээ. Шүүгч хэрэгтэн хоёрын аль алинд нь чанга яригч өгсөн байлаа. Бүхэл өдржингөө Эрэгдэн давгийг байцааж өнгөрсөн бөгөөд асуултын дунд түүнээс надтай ямар холбоотой болохыг асууж байв. Ямар ч холбоо байхгүй гэж тэр өчөв. Тэгвэл намайг дэмжигчийн нэг гэж ловон шамарт хэлснийх нь учрыг түүнээс асуув. Тийм зүйлийн юм ердөө хэлээгүй. Харин хутагттай уулзахыг бүүвэ гавжаас хүссэн боловч цаатах нь очоогүй гэж ярьлаа. Надтай хамаатай гэхээр өөр баримт нотлогоо гарсангүй. Тэр өдрийн шүүх ажиллагаа дуусахад бусад хоригдлыг тусад нь авч явсан бөгөөд бид гурвыг 20 цэргийн харгалзаатайгаар дотоодыг хамгаалах газар руу хөргүүлв. Зам зуур улс амьтан бөөгнөрч биднийг харах гэж зүтгэж байсан боловч нөгөөх цэргүүд тэднийг хориглон хол байлгаж байв. Олон хүн биднийг харахыг хүсч байсны учир нь бид гурав баригдсан нь олонний сэтгэлийг тайван бос болгожээ. Биднийг дотоодыг хамгаалахын хаалгаар оруулаад харгалзагчид орхин явлаа. Тэр өдөр миний ам айхавтар их цангаж билээ. Бидэнд жаахан уух юм өгнө үү гэж би захирагчаас хүсв. Байз гэж тэр хүн хэлв. Зогсож байх зуур биднийг нэгжлээ. Ингэн гэдгийг би тааварлаж байсан тул бидээ авч явдаг жижиг сажиг юмаа гэртээ орхисон. Би хүзүүндээ зүүдэг сахиусаа хүртэл аваагүй билээ. Авч явсан зүйлгэвэл бугуйндаа ороосон ирэх байсан бөгөөд харин түүнийг минь хураасангүй. Мандчир ламч бас биедээ юм авчираагүй байв. Югзэр лам хитвч бусад жижиг сажиг зүйлийг өвөртөлж явсныг нь хурааж авлаа. Хоригдлуудын өмдний тэлээг хураах нь ёс байдаг билээ. Гэхдээ биднийхийг хураасангүй. Тэгж биднийг цахилгаан гэрэлтэй жижиг өрөөнд оруулав. Захирагч, наан чинь бэлэн болж байна уу? Энд бид бэлэн боллоо гэж утсаар ярьсан нь надад сонсогдов. Тэр олдох болов уу гэж асуувал авчирнаа гэж тэр хариулв. Хаалга хаагдаж бид хоцров. Энэ бол ердийн шорон биш байлаа. Жинхэнэ нь дүүрэн байсан юм уу биднийг тусгаалan авч үзнэ үү гэдгийг би мэдсэнгүй. Утсаар бэлэн боллоо гэж ярьж байсныг бидний яриаг чанах туршуул тавьсан хэрэг гэж би ойлгов. Тэр өрөөнд нэг хятад нэг монгол хоёр хүн биднээс өмнө хоригдсон байв. Өрөө нь сандал орч үгүй цулгуй модон шалтай байлаа. Том цонхтой авч банц тавин хаджээ. Буландаа Орос хийцийн тоосхон пишинтэй ажээ. Монгол залуу нэрээ Цэмбэл гэдэг гэв. Цэргээс орохсон хэрэгээр баригджээ. Хятад нь монголоор ярьж чаддаггүй аж. Сибирь нутагт ажилтан байсан. Монголоор дамжин Хятад руу зорчих гэж яваад баригдсан байжээ. Тэр хоёрыг биднийг турших гэж тавигджээ гэж би гадарлав. Хятад нь монголоор ойлгодог буюу эсвэл бид гурыг хятадаар хоорондоо ярьж магадгүй хэмээн тавьсан хэрэг. Үнэн нь гэвэл бид гурвын хинэн ч хятадаар ганц ч үг мэдэхгүй улс юм. Тэр монгол залуу үнэндээ цэргээс оргогч болохоос туршуул биш байсан гэдгийг хожим нь мэдсэн ба хардаж байсандаа би гимшдэг юм а. Бидний гарахад тэр хоёр хүн тэндээ л үлдэж билээ. Дараа нь юу болсныг олж мэдээгүй.
Хөөр хитэр оргодол залуу юу болоо болдоо гэж би өнөөхөр нь бодсоор явдаг юм. Байж бидэнд хар цай өгсөн боловч идэхэм авчирсангүй. Дүрм ёсоор өглөө цай, өдөр хоол, орой юу ч өгдөггүй бололтой. Эсвэл биднийг лам байсан болохоор тэгсэн байж болзошгүй. Монгол оронд жирийн хүмүүс ялангуяа хөдөө нутагт орой хоол иддэг, сүм хийдэд бол үдэд цав барьдаг, үдэш юм иддэггүй ёсон бий. Энэ өдөр ямар ч гэсэн бидний хувьд өглөөнөөс хойш хоолчгүй, цайчгүй өнгөрөв. Цэмбэл нөгөө хоёрыг таньж байсан бөгөөд намайг мэдэхгүй учраа хэн болохыг лавлав. Мандчир лам түүнд хэлж өгөв. Намайг юуны учир баригдсныг асуухад нь түүнийг туршуул гэж итгэсэн учраас би байцаалтын үед хэлсэн үгээл давтаж эрэгдэн давгийн хэрэгээр баригдсан. Нэг өвөл эрэгдэн дав надтай нэгэнтээ уулзсан боловч чухам хэн болохыг нь мэдээгүй гих зэргийг хэллээ. Нэг хэсэг хугацаа өнгөрсний хойно хэн нэгэн тусгаарласан ханан дээр тогшиж "Наа чинь юу болж байна?" гэв. Цэмбэл хариулахаар босч очиход нь би 3 хутагтын тухай бүх хэл гэж аяархан хэлбэл тэрээр "Энд 3 лам нэмэгдэж ирээд байна" гэж хариулаад эргэн ирж хэлсэн нь "Надтай ойролцоо оргосон Лувсан нэм гэдэг хүн хамт баригдсан юм а. Таны нэрийг лав сонссон байхаа. Таны шавж байж магадгүй" гэлээ. Энэ Лувсан нэм гэдэг нь үнэхээр миний шав бөгөөд надаас ном хүртсэн хүн. Гэхдээ би түүнийг сайн мэдэхгүй. Хожим нь тэрээр цэргийн албанд татагдсан бөгөөд нилээд эрт намайг Улаанбаатар хотод орж ирэхийн өмнө тэрээр цэргээс гарахад туслахыг надаас хүсэж байсан билээ. Харанхуй болоод уджээ. Бид унтах юм боллоо. Югзэр лам үстэй дээлтэй учир давгүй ажээ. Би зузаан гэхдээ үстэй доторгүй шар дээлтэй. Хожим энэ дээлээ гэндэнд өгсөн юм. Тэрээр дээлийг минь бээжинд очихдоо өмсөж байсан билээ. Мандчир лам бид хоёр бэлхүүсээрээ зузаан урт бүстэй түүнийгээ тайлж дэрлэж хэвтэх гэж байгаа юм шиг ороож тавив. Хавтгаагаар нь тавихаас ороож тавих нь илүү дулаан байдаг байсан юм а. Дээлнүүд маань маш элбэг том байв. Хувцаа тайчин бөөгнөрүүлсэн бүсэн дээрээ хэвтэж дулаан унтахын тулд хоорондоо шахалдан хэвтэв. Намар сая болж байсан тул өдөр нь дулаан харин шөндөө хүйтэн байв. Цэмбэл хэдэн шөн дараалан даарч хонсноо ярив. Тэрээр цэргийн зуны хувцастай бөгөөд дээгүүр нь дан улаан нөмрөг хэдэрчээ. Түүнд би наашир нөгөө талаар хэвтгэж хэлв. Түүний дээгүүр дээлийнхээ сэжвэрийг хаяв. Тэрээр шүн бүх сайн нойрсон аж. Мандчир лам бид хоёр нойр муутай хонлоо. Би маань уншиж бас одоогийн байгаа байдалтай сэтгэл зовнин бодож ихэнх цагийг өнгөрөв. Надад айдас төрөөгүй боловч сэтгэл зовниж байлаа. Таны буйнаар би хачин сайхан унтлаа гэж Цэмбэл хэлв. Тэрээр шоронд удснаас бөөсөндөө бариулжээ. Тиймээс бид цөмөөрөө бөөсдөв. Би өглөөд хилний хусуур хэрэглэж заншсан бөгөөд тэр удаад надад байхгүй тул түүнийгээ өгөөлж байв. Хилний өнгөр хусах нь сүм хийдийн жаяг ос бөгөөд хэрв нэгэнтээ зуршсан бол хил хусахгүй байхаар ам заваараад тавгүй байдаг билээ. Нөгөө хятад нэг хусуур байгаа харагдавч надад хаанаас хэрэглүүлэх билээ. Өглөөгөр нүүргар угаах ус авчирлаа. Дараа нь жаахан сүйтэй цай хэдэн махтай шүл авчирв. Эднийг Мандчир ламын шавнар оруулжээ. Хотод түүний шавнар мэдээж олон байдаг байв. Югзэр хутагт бид хоёрын байр, сүмхийд шоронгоос алс хол орших тул шавнар болон андууд юм явуулахад бэрхтээ байсан юм. Мандчир ламын шавнар хаалган дээр ирээд эдгээр зүйлийг оруулж болох эсхийг лавлахад нь зөвшөөрсөн хариу өгчээ. Цэмбэл цай шүлийг хараад хэлсэн нь "Та гарав яах ч үгүй гарнаа. Хэрв та нар хэрэг төвхт унсан бол эднээс ерөөсөө юм оруулахгүй" гэлээ. Бид гурав дундаа ганц аяхтай байсан бөгөөд Цэмбэл хятад хоёрт цай шүлнөөсөө амсуулав. Тэгээд биднийг шүүх рүү аваад явлаа. Шүүхийн эхний өдөр би лам хүний хэрэгэлдэг орхимжийг ороож нэгэн үзүүрийг мөрөн дээгүүрээ тогсон байв. Нэг хоногийн өмнө тэднээс үүнийг минь салгаж авах гэсэн боловч унтахтаа түүний хэрэгэлдэг учрыг тайлбарллаа. 2 дахь өдөр нь мөн орхимжоо нөмрөн очлоо. 2 хоногийн дараа захирагч "Хуралд заларч яваа лам биштэй. Шүүх рүү очихдоо орхимжоо орхисон дээр байх" гэж зөвлөв. Ингэж зөвлөсөн нь явах нь ихэмсэг байдлын илэрхийлэл мэт санагдах буюу эсвэл биднийг бүс юм уу орхимжиндоо хор нуусан гэж хардах сэтгэл төрүүлэхтэй холбогдсон болов уу гэж би боддог юм а. Ямар ч хатууга би шүүхтэр орхимжтой очихоо болов. Тэд харин түүнийг минь хурааж аваагүй. Шүүх нилээд зайтай газар байдаг байсан. Бид явган очдог байлаа.
Шүүхийн 2 дахь өдөр бид 3 өмгөөлөгч намсраатай уулзуулав. Өглөөний шүүхтэр байхад захирагч биднийг авч гарan намсраа хүлээж байсан тусдаа байшин руу аваачив. Тэгээд биднийг намсраатай орхин отлоо. Биднийг өмгөөлөх царай үзүүлж байгаад бидний эсрэг баримт бүрдүүлэх санаа бүхий этгээд байх хэмээн би намсрайг хардсан хэвээр байлаа. Үүний өмнө биднийг дотоодын хамгаалах газраас байцаахад өгсөн мэдүүлэгтээ уншин танилцсан гэдгээ намсрай хэлв. Мэдүүлгээ зөвтгөх чиглэлээр нэмж хэлэх зүйл байгаалсхийг намсрай лавлав. Бид үнэн байдлыг л хэлсэн. Нэмэх юм алга гэдгээ эхлээд би дараа нь нөгөө хоёр маань нотлон хэлв. Бид шүүх рүү буцлаа. 2 дахь өдөр нь тэд Югзэр ламын шавь Шатарбал буюу Чадраа балыг байцаав. Энэ хүн нэн их боловсралтай хүн байлаа. Урд өмнө нь би түүнийг үзээгүй билээ. Богд гэгэний засгийн үед Югзэр лам зүүн өмнөд хязгаарын сайд байв. Тэр үед би тэдний яамны хэд хэдэн бичгтээ танилцж байсан. Тэдгээр нь тун сайхан хэлний хариулгатай байсан юм. Баруун хойд зүгийн жалхан гэгээн лүгээ нэгэн адил их чадaltaй хүмүүн байна гэж би бодсон билээ. 61 нас зооглож би Югзэр лам дэлхийн хэрэгт бүрэн мэдлэг чадваргүй бөгөөд шашны хэрэгт ч цайтар бэлтгэгдээгүй хүн гэдэг нь харагдав. Үннийг өгүүлэхэд тэрээр хялбар амьдралтай хариуцлага тааруухан нэгэн байжээ. Монгол бичиг мэдэхгүй бүхий л бичиг баримтыг нь Шатарбал болон бас нэгэн чадварлаг туслагч нь гүйцэтгэдэг аж. Шатарбал иргэдэн давгнаар нэг нутгийн бөгөөд баримт сэлтээс үзвэл хятадын цэргийг оруулах санааг иргэдэн давг зохиож Шатарбал хянан боловсруулсан гэдэг нь мэдрэгдээд ирлээ. Их сурвалж бидний монголчууд цуврал ариун сэтгэл авралын үндэс дэлүү хутагт жамсранж ав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.